2011 онд мөнтэй нөхцөн Монгол нийтлэл гарснаас хойш Монгол дахь мөний үйл ажиллагааны талаарх асуудал олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Үүнээс улбалж Улаанбаатар хотод болох байсан дэлхийн инх тайвны чуулга уулзалтанд оролцохоор мэдэгдээдсэн манай улс төрийн хүрээнийхэн шийдвэрээсээ буцсан. Харин удалгүй боловсрол соёл шинжлэх ухааны яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Насан Баярыг мөнтэй холбон буруутгаж уг шашны бодлогыг Монголын боловсролын бодлогод тусгасан байх магадлалтай гэж иргэн цэрэн долгор ба олон нийт үзээд байгаа юм. Игэл телевиз бол одоо хамгийн шилдэг ийм мэдээллүүдийг бол та бүхэнд хүргэдэг. Энэ цагаас эхлээд бол бас игэл телевизийн цоо шинэ нэг чиглэл бол шашин шүтлэг тийм ээ. Итгэл үнэмшлийн индексийн тухай бол одоо мэдээлдэг болох. Тэгээ өнөөдөр бол би сошиал ертөнцид нэлээд тренд болж байгаа. Мөний тухай асуудлаар. Мөний шашинтай холбоотой хамгийн гол асуудлууд нь яг зөв бид нэг зүйлийг ажиллахад эндээс би нэг юм ажиглаад байгаа юм л да. Үйл ажиллагаа явуулж байгаа энэ байдлуудыг ингээ хараад байхаар хуучин пост коммунист улсууд, хуучин социалист байсан улсууд. Одоо нэг шинэ нийгэм рүү шилжиж байгаа. Одоо биднээсийн одоо ярьдгаар оюуны үнд зүйл нь солигдож байгаа. Тэр нийгэмд голчлон их ажилтдаг юм байна. Хоёрдож ядуурлын коэффициент нь одоо 36 индекс хүртэл Жиний индекс хүртэл одоо давчихсан. За авилгалын индекс нь бас нэдээд өндөр. Ийм бас жоохон ядуурл их автсан нийгэм бухимдалтай тэр нийгмүүдэд одоо үйл ажиллагаа явуулдаг юм байна гэсэн тийм нийтлэг дүр зураг харагдаад байгаа юм л да. Манай одоо Монголын оюун санааны амьдралд бол үеийн үед гадны ямар нэгэн улс, ямар гадны нэгэн хүчин шашин бол өөрийн байр суурийг одоо идэвхтэй нөлөөлөхийг оролцоор ирсэн. Одоо бидний бага байхад ийм байлаа шүү дээ. Сургуульд орсны дараа 9 дугаар сар бол одоо зүйл Монголын найрамдлын сар гэж бид нар орос дуудуулдаг, бүжгэлдэг, сургуулиуд дээр соёлын арга хэмжээ их явдаг тийм байсан. Үүний дараа бол одоо 90-ад оны дараа 90-ад оноос хойш бол американизм, англи хэл сурах. Тийм ээ. Энэ одоо американизмыг шүтэх дуурайх энэ үзэл хүчтэй явж ирлээ. Энийн үргэлжлэлд бол одоо үндсэндээ энэ хүмүүсийн итгэл үнэмшлийг өөрчлөх ийм явцад хүчтэй орж ирсэн, явсаар ирсэн. Солонгосын иргэн Сами Мөн 1954 онд дэлхийн инх тайвны холбоо ийм нэгдлийн сүмийг санаачлан байгуулжээ. Тэрээр өөрийгөө Христтэй 1937 онд уулзсан ертөнцийг аврахаар сонгогдсон гэж ярьдаг байж. 1974 оноос хойд Солонгосын коммунизмыг идэвхтэй шүүмжилснээр Америкийн ерөнхийлөгч Ричард Никсон, Рональд Рейган зэрэг улс төрчдийн дэмжлэгийг олж ижээ. Мөн 1991 онд Горбачевтай уулзахдаа посткоммунист орнууд түүний хувьд үйл ажиллагаагаа явуулах, санхүүжилт босох таатай орчин болохыг мэдэж авснаар 1994 оноос Монгол болон бусад орнуудад салбар цуглаануудаа явуулж эхэлжээ. Мөний үндэслэгч дагагчтай шатлан сургаснаар эцэг мөн эхнэр болон өөрийгөө жинхэнэ эцэг их гэж итгүүлж санхүүжилт босгож байв. Нийтлэг эхэм зүйлгүй үндэстэн гэдэг чинь яад юм бэ гэдэг чинь одоо нийтлэг үнд зүйлгүй үндэстэн бол мөхтөг. Энийг одоо Бямслангаа юу гэж хэлсэн хэвтэн зэрэг за баг хатын задлалын үеийг давахын тулд яалтчих одоо оюун санааны нэгдмэл үнд зүйлийг эрэлхийлж монголчууд бурхны шинг авсан юм аа. Бурхны шинг авснараа энэ тухайн цаг үед бас монголчуудаас их зүйлийг авсан боловч буцааж бас өнөө цаг хугацааны уртад монголчуудыг бас нэгдэх үүргийг бас гүйцэтгэсэн юм аа гэдэг ингээд хэлж ирсэн. За дараа нь Монгол улс бас оршин тогтнохын тулд бас хоёр гишүүн болж байгаа дотоод улсын үйл явц манай Монгол улс нөлөөлж шүү дээ. Үүний дагуу бас бид ялцчихгүй одоо коммунист онлын чиг баримжаагаар нэг 100 жил явлаа. За 100 жил явсны эцэст одоо бас нэг одоо 26 жилийн өмнө энэ одоо бас биш байна. Тэгээд дахиад одоо нийгмийн шилжилт хийлээ. Гэтэл одоо өнөөдөр бид 26 жил чухам монголчуудын нийтлэг үнд зүйл юу юм бэ гэж асуухад бүгдөө нэгдмэл ойлголтгүйгээр болтлоо. Ер нь оюун санааны үнд зүйл гэж юу юм? Оюун санааны эрхэмлэх зүйл юу юм? Оюун санааны амьдрал юу вэ гэдгийг одоо өнөөдөр бид дахин тодорхойлох хэмжээнд хүртэл ингээд доош орчлоо. Ерөөсөө энэ хүний одоо үзэл бодлыг тийм үү зөвхөн дэмжих төдий, буруу шахах төдийгээр компьютерийнхаар зөвхөн товчлоор дараад маусаар лайк дарах, шеэр хийхээс өөр юу ч хийж чадахгүй. Ийм хэмжээнд болтол манай ирчүүд, манай оюун санааны амьдрал бас хүчрүүцсэн байна. Ялангуяа нийгмийн судлалын, шашин судлалын үгээ хэлж чадахгүй. Тэр олон дунд сургуулийн багш нар бас үгээ хэлж чадахгүй. Тийм үү? Тийм учраас би өнөөдөр бол юу гэж бодсон гэхэлэр би энэ хоёр бүсгүйг бол хоёулангийн энд суулгаад ер нь хоёр талын байрыг тэнцвүүхэн хүмүүст хүргээд айхтар шийдэл нүүдэл гаргалгаа гаргах гэхээсээ илүү үннийг
хууль салхи гэж үзвэл энэ хууль салхины чиг хаашаа явж байгаа нөхөд өнөөдөр бол буцаад энэ монгол хүн рүүгээ магадгүй зэвсэг бариад тэмцэх, нийгмийн одоо эмх самбаргүй байдал үүсэх энэ бүх зүйлээс аврахын тулд тийм үү. Тамийн тогооноос 2 ч гэсэн хүнийг гаргаад үндсэндээ бол одоо тэр мөн байна уу, гаж урсгал байна уу, хэн байна яг энэ асуудлын цаана. Тэр үнтэл би нүр тулж уулзсан. Асуудал мөн ч нөхөд. Мөн ч өнөөдөр энэ ялсаг хий гэж бодсон юм л да. Тэгээд би одоо зочноо өрөх үү. За тэгээ. Одоо ямар ч байсан уул нь бол цэрэн маань ирэхгүй гэдэг энэ олон нийтийн сүлжээгээр одоо илэрхийлж гэх бол тийм ээ. Уул нь миний хувьд бол ирээд ингээд ярилцсан бол бид нь өшөө олон зүйлийг ойлгох, өшөө олон зүйлийг нэлээд олон түмэнд нээлттэй болох боломж байсан болов уу гэж боддог. Миний нэг өөрийн мэрэгжил шашин судалтай холбоотой учраас явдаг л да. Тэгээ энэ дотор бол би цэрийн ихт бол маш их баярлалтай. Ягаад гэхээр энэ хүн бол шүглүүлээс. Өнөөдөр энэ шүглүүлээсэн гэдгийг бол нийт тартам, сошиал ертөнцид идэвхтэй байдаг, уншдаг бүх хүмүүс мэдж байгаа. Монголчуудыг энэ унтаа нойрмол байдлаас нь сэрийгээд өнөөдөр бид нар ингээд ширээний ард суугаад ярих ийм ярьслага хийх хүртэл энэ хүн бол тууштай явж чадсан учраас би бол одоо хувийн зүгээс бол маш их талархдаг. Уул нь энэ нэвтрүүлгийг ингээд бус тодорхой хэмжээгээр манай ийг хэлтэлцэн сэтгүүлчд одоо хөтлөөд явуулах байсан. Гэтэл энэ сэдв маань өөрөө одоо их тодорхой их мэдлэг дарахыг бүхий хүмүүс орооцолцсон нэг холбогдсон сэдв учраас сэтгүүлчд маань үнэндээ бас иргэний зориг сэтгүүлчийн ёс зүйгээ барихаас одоо халшигтлаад ингэж хайдаг ийм хүн сэдв болж байна. Дэлхийн Их тайвны холбоо эм нэгдлийн сүмийг санхүүжүүлэгчид нь эмийн үйлдвэр, аялал жуулчлал, зэвсгийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулж ашиг хүртэж байгааг Decade Observer сэтгүүл, Boston Globe, Washington Post-ийн эрен сурвалжлах сэтгүүлчид илрүүлж байжээ. Дэлхийн Их тайвны холбоо эм нэгдлийн сүм эцэг их мууны санаачлах дэмжлэгтэй 60 гаруй аж ахуй нэгж холбоод Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлхийн Их тайвны холбоо эм нэгдлийн сүмийг үндэслэгч мууны гэр бүлийнхэн 2001 оны 7 дугаар сард, 2005 оны 10 дугаар сард, 2006 оны 9 дугаар сард Монголд ирэхэд нь улс төрчид болон бусад идэвхтэн төрийн айлчлалын хэмжээний хүндэтгэл үйлдэж хүлээн авч байжээ. Монгол улсад шашин шүтэх, эс шүтэх эрх нээлттэй болсноор хууль эрх зүйн засаглал өндөр хөгжсөн улс орнууд үйл ажиллагааг нь хоригдсон шашин, урсгал, олон нийтийн байгууллагууд манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа тухай хэвлэл олон нийтийн сүлжээгээр хилэлцэх болоод удаж байна. Үүний нэг жишээ нь Самын мууны үүсгэсэн Дэлхийн Их тайвны холбоо эм нэгдлийн сүм юм. Би бол муунийг бол шашин гэж бодхоос соёл бол энэ бол бас арай өөр зохион байгуулалттай ийм байгууллага байдгийн байна гэж боддгийг. Тэгээд бид нар бол Монгол гэдэг улсын мянган жилийн түүхэнд ч юм уу бид нар зөндөө олон шашныг дээр оролцож зэрэгцэн орчижсэн тохиолдолд би өөрөө бол нөгөө бусад шашныг ялгуурлан гадуурх юм уу тийм үжилгүй юм байхгүй. Тэгээ би зүгээр боддгийн Монголын нийгэмд бол одоо чинь бас зарим үндсэн хуулиас шалтгаалаад зарим улсууд янз байна. Жишээ нь одоо Америк юм уу Солонгост хүний нэр, нас, шашин гурав бол хүний хамгийн товчхон билиц анкет болж явдаг байхгүй. Тэгэхээр одоо манай монголч гэсэн бид нар бол саяхан тий оюун гишүүн өөрийнхөө хөрөнгө оруулалтын мэдүүлгийг ганцаараа мэдүүлээд улсын хурлд өгөхөд бид нар гайхаж ирсэн. Энэ хөрөнгө оруулалтын мэдүүлгээр яах юм? Гэтэл явандаа энэ хөрөнгө оруулалтын мэдүүлэг гэдэг зүйлийг хүн болгон өгөөд энийг бол гайх зүйл биш болсон. Үүнтэй адилхан бол би хэдийгээр манай үндсэн хууль зөвшөөрдөггүй ч гэсэн хүмүүс өөрийнхөө шашин шүтлэгийн байдлыг ил болгох. Энэ бол тухайн хүний улс төрийн карьер болоод хийж байгаа үйл ажиллагаа тань холбож тайлбарлахад асуудал байхгүй юу? Тийм учраас би өөрөөс нэг юм асууя. Та ямар шашинтай вэ? Буддын шашинтай. За тэгэхээр буддын шашинтай гэдэг дээр бол би одоо миний аав ээж буддын шашинтай. Аавын талд бол нэртэй бас өндөр мэдлэг чадвартай ламнар байсан тэр хүмүүс хэлмэгдсэн ээжийн талд ч ижилхэн ламнар байсан. Та одоо нөхрөө одоо сонгохдоо энэ мууны одоо тэр нөгөө уламжлалт дэж аяг байдаг гэдэг байна шүү дээ. Тэр байдлаар гэрэлсэн үү эсвэл одоо тэрийг нэг давчхан хэлвэл манай нөхрийн хувьд бол Дорн таймгийн хүн. Би завхаа юм хүн. Ингээд битэрийн хувьд бол хүн яаж нэгээ сонгож хайр сэтгэл, хүндэтгэлтэй зөвшөөрөл юу болдгоо. Яг энэ журмаараа л гэр бүл болсон. Яг би нэг онцолж байгаа нь болохоор нэг зураг марг ингээд бариад ингээд гэрлээд ингээд зурчлах гэдэг байгаа шүү дээ. Тийм явдал болоогүй гэж болох. Тэгэхээр энд бол нэг зарчмын ойлголт байгаа. 99 он 2000 онд бол яг тэр гэр бүлийн сайн сайхан залуучууд, гэр бүл болцсон ахмад бүх насны хүмүүс бол тэр гэр бүлийн ёслол гэдэг зүйл орж исэн.
Тэр зүйлд ч гэсэн ерөөсөө энэ энэ ясалд орж байгаа хүмүүс бол насан туршдаа биеиндээ үнэнч байж энэ зүйлийг бэлэгдэж орж байгаа маа гэдэг утгаар бол ман нөхөр өвтөрөл тэр ясалд бол орсон. Тухайн үед бол асар олон хүмүүс орж исэн тий алдартай бүх хүмүүс ч гэдэг юм уу их хурлын гишүүд ч гэдэг юм уу бүхэл хүмүүс ер нь орж исэн учраас тэр жишгээр л хэр ясалд бол би орсон гэдэг бол хэлнэ. Та нөхөр ингэж ямар шинтэй? Ямар шинтэй өгч юм? Гэр бүлэрээ бодсон шинтэй тэгэл бас маслаа хэлгээл яваа. Манай 3 хүүхдийг очиж шалгуулж гуруулах сахиустай байна. Ерөн зөвөр бас тэгтээ эмэгтэй хүнд бас нэг тийм хормын балааж өмсч үзэх юмсан ч гэсэн тийм хүсэлтнэлээр ер нь тэр юу орчих юм уу? Яагаад яг тэр юу орчих? Та бодоо 99 он 2000 оны үед тэр гэр бүлийн тэр нэг ийм ёсол хийдэг олноороо цуглаж байгаа мөнгө аяхтаас өмнө аваад ингээл янз янзын одоо ийм дэвүр цагаан юм өсөж байгаа л ороогүй гэр бүл бол ховроо. Миний орж исэн тэрэнд л бол хэдэн зуун хүн л байсан шүү дээ. За наадах ч бол би яг сайн санаж байна. Яг тэр чинь яг н одоо дараамын театрт байна уу? Очир утгаа, онцгдож, баяр цогт сайхан бэл гэдэг чинь бүгдөө л тэр юу байгаа нэг тийм толгойд цагаан даваа маа тавьсан нэг ёслолоо. Тийм болж ирсэн. Болж ирсэн. Ариун гэр бүлчлэл нэг тийм их ажил болоод. Гэтэ яг ерэн зүгээр туулж өнгөрүүлсэн бидний энэ 2000-ад оны амьдрал, 90-ад оны амьдрал бол үнэхээр дандаа туршилт байжээ, тийм үү? Ер нь туршилт байж хувийн үнд зүйлрүү нэг халтахгүй юмсан гэж би. Яг бид нэгэнтээ энэ чинь одоо нөгөө шашин гэж нэг яриад байгаа учраас бид энэ хүний орон зай, оюуны орон зай яг ямар юм бэ гэдэг танихад бол гацаг асуух асуулт байна. Гэхдээ би энд бол одоо миний сүүлийн 10 жил авч явж байгаа 70 намын өгсөн сахиус байна. 12 онд ахаад гэдэг юм бичгтэй. Тэгтээ дотроо үртэй тийм өнгөн үетэй тийм сахиус бас 2 дахь удаа авсан. Одоо би сүүлийн үед энэ хил ам Христ шүтлэгтэй эцэг эхчүүд нь одоо ингээ миний хөөгдөд гээд ингээ 2 дугаар бүлэг эхлэх шиг байна. Тэгэхээр энэ бол би үхэр хамгийн гол зүйл нь үхэр энэ хил ам болоод ахаар ахаад манай лам багш бол бүр хэдэн хоног тэр чинь ном хураана гэдэг шүү дээ. Маш их ном уншиж байгаа дахиад сахиус иж гэсэн. Одоо би ч их л олон сахиустай л юм болж байна. Мөн гэдэг энэ байгууллагатай чухам хэдэн үеэс эхэлж холбогдвоо нэгд. Хоёрд чинь мөн гэдэг байгууллага та одоо чухам яг ямар нэгэн хариуцлагатай албан тушаал хашиж ирсэн юм уу? Тэрийг хашижсэн бол тэр үйл ажиллагааны хүрээнд ямар үйл ажиллагаа та явуулж байсан бэ? Энийг та нэг товчхон бидэрт ойлгох хөднөөс ярихгүй. Тэгэхээр нэгдүгээрт бол би амьдралдаа мөн гэдэг байгууллагт бол ажиллаж байгаагүй. Та бодлоо 99-2000 он та өөрөө мэднэс Монгол байсан биз дээ. Тэр үед залуучуудын өөрийгөө хөгжүүлэх, шүлсээ өнгөрөх газар юу байсан? Баар л байсан. Миний хувьд бол тэр баран ч очих сонирхолгүй, тэр архив ууч чаддаггүй янз янзын байдал тэр бодол дургу. Нөгөө талаас яг нэг юм залууны үед үеийнхаа залуучуудаа нэгдэж юм хийх юмсан санаа бодол ихтэй хүмүүстэй уулзах юмсан учрах юмсан гэдэг зүйл зөндөл хэрэгцээ байдаг шин. Тэр хэрэгцээний тухай залуучууд тийм газар руу бол бүхэл боломжоор л очдог ярьдаг очдог л байсан шин. Тэгэхээр тэр үед нь дэлхийн их тайвны холбоо гарчихсан юм тий. Тэр холбоо чинь нээлттэй тий. Залуучууд ийм юм байдаг гэдэг санал болгодог. Би бол таньдаг үеэлээсээ сонсоод нэг тийм газар байна гэдэг тэр газар чинь бол залуучууд очиж юм очиж үзье л та. Залуу хүмүүс бас янз янзын олон залуучууд байдаг гэж сонсоод тэгэл очиж байсан. Ер нь тэр үеэр төрн залуучуудаа хүүхдүүдэд мартсан байсан. Тийм. Мартсан байсан. Яагаад мартсан байсныг хэлэх юм бэ гэхлээр ерөөсөө тийм нэг чиг баримжааг бол хүчээр байхгүй боллоо шүү дээ. Одоо жишээлбэл залуучуудад одоо нэг дэлхийн сонгодог хурлын хялбар шуурчуудад тавьж идэв ойлгуулдаг байсан. Хүүхд залуучуудын театр гэдэг нь бүр байхгүй. Тийм учраас бас зэрэг өнөөдөр ийм харагдаж байгаа. Ямар ч салбарт шинжлэх ухаан, түүх, одоо нийгэм байгалийн ухаан бүх салбарт шүү дээ. Дунд үеийнхэн яага байхгүй болж. Дунд үеийнх өндөр маш цөөхөн. Тэгээ би бас дараагийн нэг 2-3 зайлшгүй нэг асуулт авмаар зүйл байгаа юм л та. Одоо төрийн албаны зөвлөлийн тухай нэг саяхан мэдээ гарлаа шүү дээ. Таныг одоо хууль бусаар ажиллаж ирсэн гэх юм уу? Ер нь төрийн албан хаагчийн тухай асуудал дээр та ямар тайлбар хэлэх вэ? Тэгэхээр төрийн албаны хуулийнхаа дагуу бүх зүйл мэдээж болцдог. Тухайн үед 2012 оны 8 сард бол би энэ яам дээрж томилогдохдоо орлон гүйцэтгэгч гэдэг шууд стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргавч даргын одоо үр гүйцэтгэгч гэдгээр бол томилогдоо ажиллаж исэн. Тэгээд дүрм журмынхаа дагуу бол шалгалтаа өгөөд шалгуурыг даваад хангаад тэгээд нэгснэ жингэлсэн гэж хэлж болно. Тэгэхэд энэ удаад миний сайн санаж байгаагаар бол ямар ч миний ажлын байрыг 2 удаа зарласан. Тэгэхэд бол маш тодорхой харж исэн зүйл бол надаас өөр хүн материал өгөөгүй байсан. Тэр хамгийн ихний зарлахад яагаад одоо би ганцаараа очисон байсан ч гэсэн шалгалтанд би ороогүй орж чадаагүй гэхээр
Эрдэнэтэд багшилж ирсэн Эрдэнэтийн технологийн дээд сургуульд багшилж ирсэн тэр хугацааг төрийн албанд ажилласан гэж үзгүй гэдэг маргаан гарсан л да. Ягаад тэгэхээр Эрдэнэтийн технологийн сургууль чинь нөгөө төсвөөс биш үйлдвэрээ санхүүжиж ирсэн учраас энийг үзгүй юу гэдэг. Хэрвээ тэн дээр өөр хин нэг ирсэн бол шалгалтаа бол орхол байсан л баг л та. Тийм учраас би ганцаараа байсан. Тэгтэл миний тэр ажилласан хугацааг төрийн албанд ажилласан гэж үзгүй юу гэдэг маргаантай байсан учраас тухайн шалгалт зохион болгодог хойшлуулсан ахиа зарласан. Ахиад би материалаа өгсөн. Надаас өөр хүн ирээгүй байсан. Тэгэхээр ер нь одоо боловсролын стратеги, бодлого төлөвлөлтийн талаар бол ажиллах нээлттэй тендерт бол ганцхан та оролцсон юм байна. Тийм ээ. Тэгэхээр бол ямар нэгэн ганц төмөр сайдын ч юм уу тийм нөлөө улс төрийн нөлөө ороогүйгээр та бол яг ном журмынхын дагуу яваад орсон гэж би ойлгоо. Яг үнэ. Сонгуулийн одоо кампанит ажилтнанд сайн оролцсон гэдэг хүмүүсийг шагналын журмаар төрийн албаар шагнадаг. Би одоо таныг ганц төмөр сайдын сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцсон юм бол гэж одоо бас бодоод байна л да. Тийм бодлоо. Тэгэхээр 2011 оноос хойш бол яг арчилсан намын залуучууд ялангуяа нэгдэж, нийлж, хурал зөвлөгөө хийж мөө ер нь бол Монгол улсын босрал өндөр яаж чадах. Энэ чиглэлээр шинжлэх ямар байдалтай энийг яаж өөрчлөх вэ гэдэг дээр бол бид нар багаараа, хамт олноороо асар олон зүйл ярилцж хийжсэн, бэлдэжсэн, асар олон судалгаануудаас авч үзчихсэн. Тэгээ тэр баг дотроос одоо үнэхээр ганц төмөр сайдын хувьд бол тэ энэ яам дээр ажиллаач гэдэг саналыг бол өгсөн. Түүнээс биш би яг үндэ бол 5 хүн бодоод үзэлтэй нэг 30 ч юм уу 21 хоногийн хугацаанд сонгуулийн сурчлагын хэсэгт оролцсон хүнийг бүхэл бүтэн бодлогын яамны газрын дараагаар тавих төвшний тийм зүйл биш шүү дээ. Яг тэгэхээр эргээд буцаад тэр сайд чи энэ ажлыг хийх хүн мөнөөгүй юу гэдэг. Буцаад энэ тэр яамны ажил ямар байдалтай явах вэ гэдэг чинь тэр хэнийг тавьснаас асар олон зүйл шалтгаална шүү. Тийм учраас тэр өмнөх 3-4 жил 2-3 жилийн хугацаанд бид нэр тэр босрлын тухай ярьж хэлэлцээж ярьж энийг яах вэ? Яг гол асуудал нь ханаага юунаас эхэлж бодлогын хувьд ямар зөрчил байгаа нь те. Яг Монгол улс ирээдүйд яаж хөгжих юм? Тэр нь тохирсон шинэ ухааны болоод боловсролын бодлого юу ах вэ гэдэг ярилцаж хэлж тэр бүх загварт дизайн тэ судалгааны ажил хийжсэн учраас тэр дундаа санал тавьсан. Өөрөөр нь судалгаа ганц төмөр сайдын сонирхлыг татсан гэсэн үг юм байна. Хийсэн ажлууд бид хүн тэр хугацаанд чинь зүгээр л яриад хоосон яриаггүй. Маш тодорхой зураглууд гардаг. Бүх одоо тэ боловсролоор тэргүүлж байгаа улс орнуудын судалгаа гаргаж ирдэг. Энэ дээр зүйл дээр яг ямар шийдэл байгаа, одоогийн явж байгаа процесс дээр юу асуудал байгаа юм гэдэг маш тодорхой гаргаж тавьж ярилцаж тэр бүхэл загвар шийдлүүдийг ярилцаж ирсэн гэсэн. Хийжсэн гэсэн. Тэр надад бас нэг асуулт байна л да. Улаанбаатар их сургууль гэдэг сургууль байлаа. Энийг одоо Монгол улсын их сургуультай одоо нийтгсэн гэсэн нэг юм хардлага яваад байгаа л да. Яг энэ тухай өөрийнт нь. Би бол жил гарангийн өмнө 2 жил гарангийн өмнө энэ ч бол нэлээд би нэг одоо яг таны энэ зүйлтэй холбоотой нэг зүйл харуулмаар байна. Тэгэхээр академийн дэргэдэх Улаанбаатар их сургуулийг Монгол улсын их сургуультай нэгтгэх шийдвэр 2010 онд гарсан. Тухайн үед ерхий сайд нь Батбол сайд байсан. Боловсрол шинжилгээ ухааны сайд нь Отгонбэр сайд байсан. Энэ үед гарсан шийдвэрийг одоо би гаргасан юм шигээр ярьж байгаа нь маш том өгтөглөг. Тухайн үедээ Улаанбаатар их сургуулийн тухайн үеийн орд нутгийн профессор хамт олон юу ч хэлэхгүй байж ийсэн. 14 онд одоо шагсаа цуглаа хийгээд яг тэрний нэрний дунд шагсаа цуглаа хийж байгаа дунд энэ Насанбаяр гэдэг хүн л одоо тэр Улаанбаатар дээд сургууль гэж байсныг Улаанбаатар их сургууль болгоод манай сургуулийг Монгол Улсын их сургуультай одоо өгчлөө гэдэг ийм яриа гарсан. Гэтэл тэр Улаанбаатар дээд сургуулийг их сургууль болгох тэр зөвшөөрлийг бас хий өгсөн бэ гэж. 2012 оны 8 сард Отгонбэр сайд байх үедээ тушаал гарч их сургууль болгосон байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдээр юу гэхээр би энэ ажил авахаас өмнө 2 жилийн өмнө болсон үйл явдлыг Насанбаяр хийсэн юм шигээр ярьж байгаа. Нэгдүгээрт энэ бол маш том хөвтөлөг. Хоёрдугаарт тэр их сургууль нэр устай холбоотой асуудлыг нэг газрын дарга шийддэггүй. Энэ бол засгийн газрын шийдвэр дээр нь сайдын шийдвэр хэрэгдэг ийм ажиллагаа гэсэн. Отгонбаяр сайдын үед бол нэг Кембрижийн боловсролын систем гэдэг нэг гарч ирлээ. Би бол тэрийг юу гэж харддаг вэ гэхээр Монгол хүүхд бүрийг англиар одоо сурах гэж байгаа юм байна гэж ойлголттой байсан. Одоо танай засгийн газрын хугацаа удахгүй дуусгаж шээ. Яг танай үед яг юу хийсэн? Тэр урдлын Отгонбаяраас юу үлж авсан юм? Тэгэхээр Монгол улсын төрийн бодлого залгамж халаа гэж байна. Тэгэхээр тухайн үед Кембрижийн стандартыг Монголд хэрэгжүүлэх гэж байна гэж олон нийтэд хүргэсэн байсан. Яг бодит байдал ямар байсан бэ гэхээр Кембрижийн их сургуультай ч гэрээгээдэггүй, Кембрижийн их сургуулийн шалгалтыг авч өгдөг олон улсын шалгалтын төвтэй Монгол Улсын засгийн газар гэрээсэн байсан. Тэр гэрээн дээр бол байгаль ухааны 3 хичээл, хим, физик, биологи, математик, англи гэсэн энэ 5 хичээлийн хөтөлбөр дээр
зөвлөх үйлчлэгээ авч үндэсний хөтөлбөрөөр боловсруулна гэдэг ийм л гэрээтэй ажиллаж ирсэн. Энэ 5 хичээлээр бид нар зөвлөх үйлчлэгээ аваад дууссан. Энийг үндэсний хөтөлбөр болгож одоо үндэсний хэмжээнд хэрэгжүүл явж байгаа. Тэгэхээр энэ Кембрижтэй холбоотой зүйл бол 5 хичээлийн хөтөлбөртэй холбоотой л үйл ажиллагаа байсан гэсэн. За тэгвэл нийтдээ ингээд нэг 40 мянган 30 мянган боловсролын салбарт ажиллаж байна тийм үү? Өнөөдөр бол одоо бас энэ тантай холбоотой явж байгаа асуудал дээр бол мууны шашны үзэл санаа боловсролын одоо энэ цөм хөтөлбөр тийм ээ боловсролын одоо сургалтанд орсон гэж үздэг шүү дээ. Энэ 40 мянган хүнээс одоо яг ийм зүйл заалт нь юм уу ийм одоо бодлого бол орцсон гэдэг ирсэн одоо санал хүсэлт байдгүй юм. Танаа ямар байдаг? Би танаас асуумаар. Та одоо асар олон удаа энэ насан баяр бол одоо энэ шашны ийм гэж дайрчсан шүү дээ. Тэгэхээр яг тань дээр тийм ирсэн үү? Яг баримт байна уу? Тэгэхээр би бол 40 мянган багш бүх багш дээр одоо шинэ сургуулийн өмнөх боловсролын 7-8 мянган багш, бага боловсролын 6800 багш, бүр суур боловсролын одоо 18 мянган багш бүх багш нар дээр яг одоо энэ бага боловсролын энэ цөм хөтөлбөр гэдэг бол бүх багшийн тоогоор очдог. Энд өмнө бол нэг сургалтын менежерийн ганцхан ширхэг очдог байсан бол бидний үед бол багш болгон юу ийхээ ойлгож иж тэр хичээл хүүхдийн хөгжил хамгийн чухал явна гэж харсан учраас бүх багштай энийг бол хөтөлбөр хийвж өгсөн. Энэ хөтөлбөр дотор одоо тэр хүмүүсийн яриад байгаа хөтөлбөрт одоо мөний шашин орцсон тэр мөн эцэг мөний хайр гэдэг юмыг энд сурчилж байна гэдэг. За энэ дотроос тийм үг үсэг өгүүлбэр гаргаад тэр. Тэгвэл би үхэр энэ ажлыг бүр ямар ч асуудалгүй өрхөд билээ. Тийм учраас энд бол би хариуцлагатай хэлэх зүйл бол энэ яг хөтөлбөр батлагдсан өдрөөс онлайн нээлттэй тавьдаг. Бүх багшийнхаа гар дээр тавьдаг. Тэр онлайн нээлттэй тэр бүхий зүйлээс хин ч ороод үзэж болно. Энэ зүйл дээр одоо хүн сошиал ертөнцид насан баяр гэхээр тэрийг одоо юу болсон гэж харж байгаа шиг үнэхээр санаа зовж байгаа бол бүх төвшний хөтөлбөр нь бүх бодлого нь нээлттэй байж байгаа. Энэ дээр нэг зүйлийг тодруулъя. Би ингээд бацаргаа би нэг хоёр зүйл яг энэ дээр би битэйгээ бодтойгоор хэлмээр байна л та. Нэгдүгürt миний том охин 2 дугаар анги сурдаг байхгүй юу? 34 сургууль сурдаг. Тэгээ өнгөрсөн намар бол хичээл дээр нь солонгос багш нар хичээл ороод тий хамбуг гэдэг дээл ингээд цаасаар хийгээд нэг орой надад үзүүлэхгүй юу? Энэ юу юм бэ гэсэн? Энэ хамбуг гэдэг дээл гэнэ. Энэ яагаад чи энийг мэдсэн гэсэн? Манай одоо сургууль дээр солонгос багш хичээл заадаг. Миний одоо хүүхдийн амьдралд надад тохиолдсон юм. За хоёр дахь нь бол энэ жил 84 дэх сургууль дээр байхаа. Сайн баяр гэж залуу бас нэг хүүхдийн заавал 7 юу яах юм бүр сургуулиас гадна 300 мянган төлбөр аваад ингэж хийх тохиолдол гарсан шүү дээ. Та нар энэ дээр юу ямар байсвэр? За нэгдүгээрт бол энэ зөвхөн солонгос багш Монголд ирээд байгаа юм биш. Монгол багш солонгост очиж яг тэр шиг Монгол дээл юу вэ гэдгийг солонгост очиж солилцоо хийж байгаа. Энэ бол уучлаарай одоо бас энээс үүдээд нөгөө насан баяртай энийг холбочих уу гэж санаа зовж байна. Энэ бол 2012-оос өмнө одоо дэлхийн ЮНЕСКО гэж олон улсын байгууллага шүү дээ, тий? Нүбэн байгууллага. Энэ байгууллага бол одоо солонгосын бас тодорхой хэмжээнд дэмжлэгтэйгээр солонгос байдаг салбараа дамжуулаад энэ дэлхийн нийтийн багш солилцооны асуудлыг бол хийгээ явж ирсэн. Тэгэхээр энэ бол 12 оноос өмнө хийгдэж эхэлсэн ажил хоёр улсын болоод тэр ЮНЕСКОгийн хамтарсан энэ төсөл хөтөлбөрийнхаа хүрээнд одоо энэ жил бол 4, 5 дахь, 6 дахь жилдээ л явж байгаа. Тэгэхээр яг таны хүүхдэд хамбуг гэж зааж байгаа шиг Монгол багш очиод солонгос хүүхдүүд Монгол соёлыг бас зааж байгаа шүү. 12 оноос өмнө ч одоо 12 оноос өмнө энэ бол гэрээ хэлцээр энэ бүх зүйл нь бол утгын сайдын үед эхэлсэн. Энэ бол тийм муу зүйл биш. Энэ бол үнэхээр Монгол багш нар бол тэнд очиод асар олон юм сурж ирсэн. Одоо тэнд очиж байгаа хүмүүс Монгол багш нар бол тэнд очиод солонгосоос өөр улсууд ир очдөг юм байна тий. Зөвхөн солонгос Японд байна. Хятадтай байна тий. Тодорхой хэмжээгээр улс орнуудын үед ялангуяа энэ багш солилцоо гэдэг дээр бол зөвхөн тэр соёлын гатлаасаа гэдгээс илүүгээр арга зүй, тэр шинжлэх ухааны мэдлэг чадвар ойлголтын илүү их олон улсын түвшинд хүрэх гэдэг ийм зүйл. Энэ дээр бол хэдэн зуун явсан хүн байхгүй. Жилд нэг 20 хэдэн багш ирж очдөг. Яг хоёр талаас солилцдог юм л процесс. Та тэгвэл тэр сайн баярын тухай юу гэж хэлэх вэ? За би тэр сайн баярын тухай болвол энэ яамд нэг ч зүйлээрээ тэр хамааралгүй. Энэ зүйл дээр яг одоо сошиал болоод хэвлэл мэдээллийн байгууллага шууган болоход тухайн сургуулийн захирал тухайн байгууллагатай хэлцээгээд эцэг эхчүүдтэйгээ ярилцаж хийсэн гэсэн. Тэгээ энийг одоо эцэг эхчүүдс гомдол ирж байгаа учраас энэхүү учрыг олоо гэдэг энд шийдвэрлэгдэж явсан байх хэвээр. Урд нь одоо боловсролын системд байгаагүй нэг тийм сурагч гарч ирсэн л дээ. Иргэний боловсрол гэдэг. Иргэний боловсрол гэдэг тэр номыг нь яг зөв би нэг ганц хоёр нэгээс 5 дугаар ангид ордог гэдэг. Тэгээ ямар ч байсан нэг би нэг хоёр сурагчийг харсан. Тэндээ бол одоо энэ дэлхийн 50 эв нэгдэл гэсэн тийм өгнүүд бол одоо
ерөнхийдөө бас нэг тийм за дэлхийн гэдэг үгээр холбоо үгээр байхгүй ч гэсэн инх тайван эв нэгдэл гэсэн тийм үгнүүд мөр болгон байгаад байгаа юм л та. Тэгэхээр энэ ч одоо нөгөө нэг инх тайван эв нэгдэл гэдгээр одоо дамжуулж одоо нэг сурчлагаа PR-аа хийдэг энэ бас шашны байгаа болов гэж хүмүүс хардаад байна. Нэгдүгээрт энэ бол энэ иргэний боловсрол гэдэг хичээл бол ерөнхийлөгчийн зарлагтай хичээл. Ерөнхийлөгч Монгол сэтгэлгээ, Монгол өв уламжлал, Монгол соёлыг Монгол хүүхдэд олгохын тулд иргэний боловсрол гэдэг хичээлийг 9-10 оноос хойш орж эхэлсэн. Бүх ангид. Асан байдагаа байж. Тэн дээр тэр зүйл дээр одоо нэг их тахтан зарлага гаргалаа гэж шууд бас би уучдаг хичээл бас байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ хичээлийн чинь шинжлэх ухааны яг ямар үндслэлтэй бас ямар хүмүүс боловсруулсан бэ гэдэг чинь бас гэсэн байгаа байхгүй. Тэр боловсруулсан хүмүүс нь одоо жишээлбэл тэр одоо дэлхийн их тайвны холбооны идэвхтэй гишүүн ч юм уу тийм хүмүүс байж болно шүү дээ. Тэгэхээр ямар хүмүүс вэ? Иргэний боловсролын хичээлийг бол манай өстөө нөгөө нийгмийн ухааны толгой эрдэмтэд өөрсдөө байдаг. Нэг өсний нийгмийн ухааны хичээлийн нэг хэсгэл гэж явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дотор ялангуяа монгол хэл ёс заншил гэдэг энэ зүйл нь өөрөө жихний утгаараа хүүхдийн өөрийнх нь хэрэглээ болж очих хэрэгтэй гэдэг ийм зорилгоор явж байгаа. Энэ дээр яг бага боловсролын иргэний боловсролыг бол манай Пүрбах доктор бол ахалсан. Дээр нь манай боловсролын хөрөнгөлөнгийн эрдэмтний ажилтнууд бол бусад мэргэжлүүд бол явж байгаа. Тэгэхээр энэ зүйл дээр та бүхэн нэг зүйл одоо инх тайван эв нэгдэл гэдэг үг тэр одоо та бүхний за үгүүд муу үг шээ. Тэр үгийг аль нэгэн шашны байгууллага аль нэгэн хүн хизээж өмчлөөгүй. Тэр монгол хүн эвтэй байх, нэгдэлтэй байх, одоо саагалт хүний санааныг аль хүний амь нэгч гэдэг юм уу те. Цовж явсан барсаас цуг суусан шаазгаад ирч гэдэг юм. Энэ зүйл чи угаасаа л монгол хүний үг хэллэг. Тэгэхээр одоо ингэж туушрахаа болоод өгөх үү? За яг энэ чинь туушрж байгаа юм шиг боловч гэхдээ энэ чинь дэлхийн инх тайван эв нэгдлийн холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан Монголын тэр дотроос та стратеги төлөвлөлтийн газрын дарга хийхээр ямар ч иргэн хүн энийг бол санаа зовхон зөв. Тэр бас та энийг бас туушрч гэж үзэх ёстой. Тэгвэл та тэр дотроо тэр одоо бол нийгэм бол одоо энэ сошиал ертөнцид бол одоо бүр хилж барьж тогтоож дийлхийн аргагүй их том хүчтэй юм л да. Энэ иргэний сэтгүүлч тийм үү? Танаас одоо яг нэг зүйл асуумаар байна л да. Үүний одоо бодлого гэх юм уу? Ер нь одоо харин тий шашны гаж урсгалын бодлого боловсролын систем болоод боловсролын сургуульд нөлөөсөн тухай нэг баримт гарч ирвэл та ер нь хариуцлага хүлээх үү? Ямар хариуцлага хүлээх гэж бодож байна? Тэр үг үсэг нэг үг ч өгүүлбэр байхгүй. Байгаад гаргаад ирэх юм бол би ажлаас алгадах билээ. Энэ Монгол улсын төрийн үйл ажиллагаа, боловсролын бодлого, хөтөлбөр боловсролын үйл ажиллагаа нэг хүн ороод тэрийг хийдэг юм ерөөсөө биш ээ. Нэгдүгээрт би энд харуулхад юу гэхээр 6 үе шатаар явж байна. Зөвхөн тийм баг бүрдүүлэх, тэр хөтөлбөр төлгөө босруулах, ингээ процесс явах, хүнлэнгийн үндэгээд үнэлт тэгээд эцсийн шийдвэрг бол сайдын шалаар баталдаг энэ бүхэл зүйл байж байгаа. Тэгэн дээр одоо би бол энд бүх хаягууд нь байж байгаа. Энд бүгд нээлттэй байж. Энд хөтөлбөрүүдийг боловсруулдаг хүмүүсийнх нь нэрийг би нэр устдаар гаргаад ирч чадна. Энэ дотор энэ хөтөлбөр боловсруулсан хүмүүс одоо энэ сургуулийн боловсролын цөм хөтөлбөр ихэд 15 эрдэмтэн судлаач мэргэжлэнгүүд ажиллаад бүр 138 багш ажиллаад 12 цэцэрлэгдээ туршаад тэгээд дараа нь үнсэн хэмжээнд батлаа явж байгаа. За ингээд нийтээ ингээд аваад үзэх юм бол ерөөсөө энэ бүх нэр ус нь байж байгаа. Хин хизээ юу хийсэн бэ? Одоо шинэ суурь боловсролын одоо юу гэхэд монгол хэл уран зохиол та бүхэн хардаад байгаа хамгийн их зүйлтэй хараад үзлээ гэхэд базар өгчийн багш нь байж гин, өнөр оюун багш нь байж гин, ингээд бат өгс нь байж гин тий. Энэ монгол хэл уран зохиол монгол хүчиг бүх томчуудын энд орж өөрсдөө ажилдаг. Энэ 500 гаруй эрдэмтнийг би энийг ингээ уруулчихаа гэдэг юм зүйл хогтоосооч байхгүй. Энэ бол ямар ч боломжгүй зүйл. Тэгвэл одоо энэ хардлага биш нийгэмдэх одоо энэ Насанбаяр гэсэн хүнд байв уу, Мөн гэсэн шашинд байв уу, эсвэл энэ боловсрол соёл шинжлэх ухааны яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга гэсэн албан тушаалд байна. Ер нь одоо энэ Мөнийн шашны тухай хориглох нь зөв үү буруу юу? Энэ тухай ер нь юу гэж боддог? Энэ одоо энэ гаж урсгал ийм болдгоо бүтдгүүгээ яриад шүү дээ. Тэгвэл тэр хохирооцсон хүмүүсээ гаргаж ирээ тогтоогоод. Тэр хохирооцсон хүмүүст нь хариуцлага тооцоод ингээд явах нь өөрөө эн чинь үнэнд нийцсэн үстэй. Түүнээс биш хохирогч нь хаана байгаа даа? Юу болцсон тодорхойгүй. Насан байдаага эндэж нь ийм л дээ. Заавал хэн нэг хүн хохирохыг хүлээгээд муу үр дагавар гаргахын хүлээсэнд арга хэмжээ аавна гэж. Тэгвэл энэ төр улс гэж байх хэрэг байхгүй л дээ. Гэтэл бид нөө бусад улс үндэстний одоо туршлагыг харж шít. Гэтэл энэ одоо жишээлбэл Мөн гэдэг хүнийг зарим улс орнд орох эрхийг хаагаад. Зарим улсад бүр үйл ажиллагаа явуулах эрхийг хаадсан. Франц одоо Америк гэдэг чинь одоо бас тийм ингээд кейсүүдийн бүр ингээд сонин дээр бичээд ингээд нэгтгэж тавьсан байна шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө бол одоо та энэ одоо нэгдээ Монгол улсын бас энэ чинь оюун сэтгэлгээний салбарын бодлогыг тодорхойлдог
албан тушаалтан байхгүй. Тийм учраас та монголчуудын бас энэ хардаж сэрж байгаа байдалд бол бас хэмжиг хандах хэрэггүй. Яг тэгэхээр энэ үндэстэн чинь өөрөө оюун санаага тунгалаг байгаасаа ядаж бид нийтлэг үнд зүйлээ алдчихлаа. А биднээс оюун санаа бас арай бас нэг бусдын ямар нэгэн хяналтанд битгий орчихсоо гэдэг юм энэ үндэсний өөрийнх нь бас ирмэлзлэл хүсэл тэмүүлэл байгаа байхгүй. Ерөөсөө одоо ингээд энэ нөхцөл байдал энэ үүмэн сум шууган те энэний ардталт асар олон хардал сэрдэлт одоо ингээд бүр ингээд хүмүүсийн хувьд бол амар тайван одоо ирээдүйдээ итгэл найдар үе асар олон зүйл дээр эрсдэл үүсэж шүү дээ. Тэгэхээр яг энэ эрсдэл үүсгэж байгаа тэр шалтгаан болоод байгаа зүйлийг магадгүй тэр гаж урсгал байгаад байгаа тэрийг хаагаад өгөөч. Би бол юу хэр яг үндэ өнөөдөр яг энэ хил ам энэ хэрүүл хэмсээ би залхаж байна. Үнэхээр энэ зүйл чинь буцаад үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл энэ бүхэл зүйлс би яагаад өнөөдөр хүртэл тэр хувь хүнийг одоо өнөөдөр бид нар хамт ирээд ярьсанд орох хэрэгтэйсэн тэр хувийг өнөөдөр хүртэл шүүхэд өгөөгүй вэ гэхээр хоёр эмэгтэй хүн зэрхэс гарсаалт би тийм гэд ингэж явахыг хүсээгүй нэгдүгürt. Хоёрдугаарт энэ улс үндэстэн энэ бүхэл зүйл дээр чинь одоо те би хоёр талуулаад тэмцээд илми хуваагдал. Энийг үүсээд магадгүй хин нэг хэн чадахгүй ямар нэгэн тэмцэл маргаа үүсвэл тэнхийн хариуцлага байлаа. Тийм учраас энэ зүйл дээр маш тодорхой шийдвэртэй энэ бүхэл зүйлээр ажиллаач л гэж бүр шаардсан. Би бас нэг асуулт байна л да. Монгол хэл уран зохиолын үсгийг цагийг хаслаа, дөрвөн үсэг хаслаа гэдэг нэг асуудал яваад байгаа. Ойрын одоо хэдэн жил нэлээд тэрэнд болсон тийм ээ. Энийг тантай холбогдож та тайлбарлаач. Тэгэхээр дөрвөн үсэг бол ерөөсөө хасагдахгүй. Энэ дээр би баримт үзүүлэхийг хүсэж байна л да. Энэ 11 оны 10 сарын 21-ний тухайн үед боловсрол соёлын шугамны сайд байсан. Утган баяргуун гаргасан шийдвэр. Тэгэхээр өнөөдөр болохгүй бүтэхгүй энэ бодлого дотор тэр шашин нөлөө орсон гэдэг нь ямар ч баримтаар батлагдахгүй болонгууд өмнө хойд урд хожид тийм бүх хэмиг натаа холбоо болооч л гэж хэлмээр. Уран зохиолын хичээл хасагдсан бас юм. Энэ утган баяр сайд өөрөө санаачлалтгүй гэдэг. Бас нэг ажлын хэсэг гарч ин санаачлал гаргаж ингэж батлуулдаг яадаг. Энд бол эрдэмтдийн баг ажиллана шүү дээ. А сайд бол эцсийн шийдвэрийг бүх талаасаа хянж үзээ, эргэцэн орчин бусад зүйлээ хянж үзээл эрдэмтдийн гаргаж байгаа тэр санал дээр өөрөө те болоод яамны аппарат ажиллаад ингээл тэр зүйл батлагддаг. А тэгэхээр уран зохиолын хичээл хассан гэдэг үгийг би огт яриаггүй. Уран зохиолын хичээл хасах тухай огт яриа гараагүй гэдэг хөвчлөгийн YouTube дээр байж байгаа. Тэгэхээр бид нар бол уран зохиолын хичээлийн цаг хасах мас тухай огт яриаггүй. А хамгийн гол зүйл бол бид нар 1-5 дугаар ангид одоо монгол хүүхэд бол монгол хүн болж төлөвшөх, монгол хүн болж төлөвшин суурна их хэлний чадвар гэж. Тэгэхээр их хэл дээр суурилсан монгол хүн болох энэ хөтөлбөрийг бол одоо 1-5 дугаар анги 40 сургуульд сурч байна. Олон хичээл орсноороо хүүхэд сайн болдог биш. Хүүхдээр өөрөөр нь одоо дүгнэлт хэлгүүлэх, үйлдүүлэх те хүүхдийг оролцуулах гэдэг энэ сургалтын арга зүй технологио бид нэр сайжруулах бол хамгийн чухал зав. Цаг нэмэгдлээгээд бүгдийг багш заадаг байх бол хүүхд чадварчгүй өнөөдөр бодтой байл байж байна те. Тийм учраас бид нэр одоо эрхчлээс 1-5 дугаар анги үндсэн хэмжээнд бол ялангуяа их хэл суурьтай гэж. Их хэл гэдэг нь юу гэхээр цаашаа тэр хүний суралцах одоо гол суурь чадамж болж орж байгаа учраас бид нар 1-5 дугаар ангид яаж тэр хэлний суурьтай бусад хичээлүүдтэй нэгдвэл байдаг энэ гол суурь чадамжийг олох вэ гэдэг тэр гол зүйлийг харж байгаа. За тэгтэл ийм яриа өгсөр байтал үндсээ телевиз энэ 14 оны 12 сард бол хасчээ гэдгээр мэдээ цацсан. Энэний орой бол Монгол даяараа тэрний маргааш бол одоо зөвхөн намайг үтгэж доромжилж баг шатааж алах дээрээ төрсэн энэ коммент шеэр бол хэмжээ хязгаар нэг өдөр зөвхөн баримжаа аваад үзэхэд 50000 жиргээ фэйсбүүкийн коммент явсан байдаг. Тэгэхээр энэ олон нийтийг ингэж чочирдуулсан үйлдэл хизээч одоо тэ бодит төлөөр болоогүй. Үүнийг агентлаг одоо зохион байгуулалтаа буруу мэдээ цацсан гэдэг шүүхээр тогтоогдсон. Ягаад зохион байгуулалтаа гэхээр манай нэг уран зохиолын багш нар очиод уран зохиолын хичээлийг хассан гинэ гэж хэлэхээр уран зохиолын зааж байгаа багш чинь уурал нүцтэй. Ингээд урд өмнө ер нь ингэж ийсэн ингээ баахан юм ярьчих. Тэгээд өөр одоо гудамжинд гараад хүмүүсээс уран зохиолын хичээл хассан гинэ та энийг юу гэж бодож байна гэхээр хүн болгон дургуйсан ш. Тэг яг агентлагийн цаг үрд мэдээ эхлэхдээ тоймороо хэлээд хөтлөгч нь хэлээд тэгээ ийм мэдээ авцсан. Тэгээ энийг бол миний хувьд бол шүүхэд хандсан. Шүүх энэ зохион байгуулалтаа ийм буруу мэдээлэл цацсан байна гэдэг бурууг бол агентлагийн буруу гэдэг тогтоосон. 15 оны 2 сарын 6-нд иргэний хэргийн анхан шатны 20 дугаар шүүх шийдвэр гарсан. За энэний дагуу агентлаг одоо залруулга хийсэн. Залруулга хийсэн байж байгаа. Үнэхээр энэ насан мэр гэдэг хүний нэр төр энэ бүхэл зүйл халдсан байна. Буруу мэдээ цацчаа гэдэг талаар хүлээсэн. Энэ бол шүүхээр тогтоогдсон асуудал. Тийм учраас эцэг эхчүүд олон нийт уран зохиолын хичээл харин ч те хасагдах биш. Харин уран зохиолын хичээл өөрөө яаж үнцэнтэй болж байгаа гэдэг
хүмүүс харах хэрэгтэй. Яг н түүхэн хичээлөө уран зохиолын хичээлийн үед бас нэг асуудал болгоомоо сайд үед бас нэг яригдчихсэн. Хаслаа нэмэгдлээ хасгатлаач лөө. Тэгэхээр бол ямар ч байсан өөрөө чинь батлаж хэлж байгаагаар бол одоо их хэл уран зохиолын хичээлийн цаг үеийг хасагдаагүй. Ямар ч байсан байх ёстой хэмжээнд бол байгаа л гэж одоо. Тэгэхээр яг одоо энэ бас нэг би баримт үзүүлмээр. Одоо ч би бүр баримттай ярьж ярихыг хүсэж байна л да. Ягаад тэгэхээр одоо нийт сургалтын ерөнхий боловсрол болгож байгаа сургалтын төлөвлөгөө гэж байгаа. Тэнд байгаа цаг гэж байгаа. Энэ цагийн нийт хувийг аваад үзэх юм бол 20% нь Монгол хэл бичиг уран зохиолын хичээлийн цаг байж байгаа. Энэ бол олон улсын дундчтай харьцуулаад үзэх юм бол дунджаас дээгүүрх түвшин рүү орж байгаа шүү. Монгол шиг их хэл соёл энэ бүхий зүйлийг хүүхдэд өгөх гэж зорддог ийм улс орн бол үнэхээр тэр зүйл дээр бол асар их эрмэлзэлтэй санаачлагтай байдаг улс орн гэж хэлж байна. Тэгээ өмнөх сайдууд үеэс бол буураагүй гэж бодлоо тий. Буураагүй харин одоо яг энэ үед бол 12 жилийн тогтолцоос шинжилсэнтэй холбоор 146 цагаар нэмэгдсэн явж байгаа. Яг зөв 2 анги нэмэгдэж байгаа гэдэг утгаарч бас үйл цаг нэг бүлэг нэмэгдэж шүү дээ. Нэг анги нэмэгдэж байгаа юм. За. Ер нь боловсрол соёл шинжилгээ ухааны яамны стратеги бодлого төлөвлөлтийн газар гэсэн нэг юм газар байна. Тэгэхээр энэ одоо албан тушаал санхүүгийн хэр их мэдлэлтэй байдаг юм бэ? Тэгэхээр энэ газрын даргын одоо албан тушаалын эрх мэдлэр гардаг нэгч төгрөг байхгүй. Стратегийн бодлого төлөвлөлтийн газар бол өөрөө бүхий л бодлого хөтөлбөр төлөлт хийхэд бол гол хариуцлага хүлээж ажиллана. Энэ зүйл дээрээ үүрэг хүлээхдээ бол үндс нь Монгол улсын хууль, эрх зүйн орчин, дүрм журм энэ бүхий зүйлийг хүрээнд очилдог. Ер нь одоо би бодож байна л да бас ингэж гүтгүүлэн за тэгээд бас өөрөө нэлээд шургуу сэтгэлтэй хүн болтой байна. Ингээд ингийн хийгээд сэтгэл зүрхөө өгөөд юунаас ч айхгүй ингээд явж байгаа энэ ажлаа нэг л өгүүлбэрээр багцаад хэлвэл яг юу вэ? Тэгэхээр би тэр нэг өгүүлбэрээс өмнө уучлаа ганцх юм хэлж. Би энэ боловсролын салбарт нэг хүн энэ бүх ажлыг хийдэггүй. Энэний цаана асар олон баг байдаг гэдгийг нэгдүгээрт би хэлмээр байна. Олон хүний хөдөлмөр байдаг юм а гэдэг. Тэгэхээр энэ зүйл дээр одоо та нэг өгүүлбэрээр гэсэн учраас манай ямнаас гаргаж байгаа одоо эмгэгтгэл бүхий зүйлийн арталт байдаг нэг юм томьёол байдаг. Энийг бол анх бид нэр 12 онд маш тодорхой хэлж ярихыг хүссэн. Тэгэхээр өөсөө бидний хийгээд байгаа ажлын гол утга учир энэ л байна. Нэгдүгээрт босрлын бодлогыг хүүхэд бүрт хүргье. Босрлын бодлогыг хүүхэд бүрт хүргэх юм бол хүүхэд бүрийн авьяас чадвар даваа тал хөгжнөө нэ. Ингэж хүүхдээ хөгж байгааг харсан эцэг өсөөгүй эцэг эхчүүдийн оролцоо сайжирнаа. Эцэг эхчүүдийн оролцоо сайжирнаа гэдэг нь энэ хүүхдийн хөгжил, хүүхд төрийн ур чадвар хөгжнө гэдэг бол багш бүр хөгжиж байгаа хүүхдээ хараад тасралтгүй хөгждөг юм байна. Ингээд хүүхэд бүр хөгжөөд эцэг оролцоод багш хөгжөөд эхлэхээр улс орны эдийн засаг гэдэг зүйл өөрөө аяндаа юу гэхээр өсөх хөгжих үндэслэл болдго юм аа. Энэ бүхий зүйл боттой болоод ирэхээр боловсролын салбарт хөрөнгө оруулалт бүхий зүйл илүү үршимтэй болоод эхэлдэг. Үр ашиг нь гараад ирдэг. Монгол улсын төсвийн 17-аас 20%-ийг боловсрол зарцуулж байгаа бол тэрний үр ашиг аяндаа гарч ирнэ. За энэ байдал бий болж иж бусад бүх салбарын ур чадвар өөрөө бий болдог. Одоо сэтгүүл зүйн салбарч гэдэг юм уу, одоо инженерч гэдэг юм уу, эрүүл мэндч гэдэг бүх салбар энэ боловсролын салбарт ийм нөхцөл байдал үүсэж байна. Энийний дараа салбар бүрийн хүний ур чадвар сайжирч иж нэг төвшин илүү хөгжилтэй болж иж энэ бол нийгэм тэгш байдал бий болох үндсээ. Энэ ур чадвартай хүмүүс чинь тэгш байдлыг бий болгож иж шудрах өс гэдэг аяндаа тогтож тэр сайхан бидний ирээдүйг хүсэж зориод байгаа нийгэм чинь ингэж аяндаа тогтох юм а гэж ингэж харж бид нар концепцээ боловсруулж энэ боловсрол хийсэн гэсэн. Энэ бол ингэж эргэлт спираль маягаар нэг нөгөөгөөс хамаарч байгаа байдлаар л явна гэдэг. Энэ концепцоор л бид нар өнөөдөр энэ бүх ажлаа хийж байгаа юм. Тэгэд яг зөвхөн ерөнхийдөө альва реформ бол заавал нэг эсэг үүсэлтэд тулгардаг. Тэр нь бол одоо бас тодорхой зүй ёсны эсэг үүсэл байна. Тодорхой нэг их шиг бүлэглэлийн одоо ямар нэгэн их мэдл санхүүгийн сонирхол хөндөгдсөнс бас ингэж бас нэг эсэг үүсэл гардаг жамтай. Тэгэхээр энэ бас хоёр дахь байдлын юм бас харагдаад байна уу гэсэн нэг тийм бодол байна. Тэгээ энэ дээр одоо жишээлбэл яг тийм бодтой хэлэх тоо байна уу? Ер нь бол тэгэхээр миний хувьд бол Монгол Улсын их сургуулийн тухайн үеийн бүтцийн өөрчлөлт хийхэд бол удирц зүйлийн гишүүн байсан. Тэр процесс донд бол Монгол Улсын их сургуулийн бүх эрдэмтэд судлаачид багаа гаргаад судалгаагаа хийгээд бүх юм хийгээд үнэхээр энэ бүтцийн өөрчлөлт ингэж хийя гэдэг саналаа өөрсдөө гаргасан. За яг тэр өөрсдөө гаргасан судалгаатай үндэслэлтэй шийдвэрг бол удирц зүйл баталгаажуулж эцэлсэн.
Яг энэний дараа одоо ингээ харахад 2-3 жилийн хугацаанд тэр үндсэн бүтцийн зөв төлөвлөлт бий болгоод дотоод одоо удирдлага мэдээллийн системийн санхүүтэй холбоод ингээ явхад одоо Монгол Улсын их сургууль өөрийнхөө хөрөнгөөр 6-7 тэрбум төгрөгийг бүрдүүлээд яг оюутны өнөөдөр сурч өгөх боломжтой мэдээллийн төв гэдэг тэр номын санг барьж чадчихжээ. Төсвөөс нэмэлт юу авалдгүй сургууль. Төсвөөс тодорхой хэмжээний бага зэргийн зүйл авсан. Гэхдээ тэр бүрдүүлж байгаа үндсэн нөөц нь бол 90% нь бол өөрсдийнх нь бүрдүүлсэн нөөц. Тэгэхээр одоо урд нь жишээлбэл энэ хэмжээний зардлага бол бүтээн байгуулалт хийдгүү байсан гэсэн үг яг. Тэгэхээр сүүлийн одоо зөвхөн 2009-оос 12 оны хооронд эдийн засаг асар хурдтай хөгжиж ирсэн юм болж исэн гэдэгт бол төсвөөс яг дээд боловсролын байгууллага 5.9 тэрбум төгрөг зарцуулсан мэт. Зөвхөн төсвөөс нийт хэмжээнд. Тэгтэл 12-оос 15 оны хугацааны 3 жилийн хугацаанд ядууралтай те одоо магадгүй эдийн засгийн өсөлтгүй ийм үед ихэд 60 эдэн тэрбумыг зарцуулж чадсан байгаа юм л да. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол төсвөөс зарцуулалтын үед юм байна. Тэрнээсээ гадна их сургуулиуд одоо сүүлийн 20 жил бий болгоогүй хөрөнгө одоо бүтээн байгуулалтууд бол хийсэн. Монголын улсын боловсролын их сургууль бол өөрийнхөө гол хөрөнгөн дээр суйрлаад бас номын сан барсан. Анагаахын шинжилгээний их сургууль бас номын сантай боллоо. Тэгэхээр энэ нөхцөл байдал сүүлийн 2-3 жилд дотоодын бүтэц зохион байгуулалт зөв бодлого өөрөө буцаад хөрөнгийг яаж хэмжиж болдгийг. Дээд улсрал дээр явж байгаа энэ Монгол улсын хөгжлийн бодлого бас зөв байхаараа төсвөөсөө бас ямар хэмжээнд зарцуулалт хийж болдгийм бэ гэдэг жишээг бол энд гарсан гэж харж байгаа. Тэгээд би бас боддог байхгүй. Бид нар адилхан залуу хүмүүс. Заахав төрийн ажлыг хийж явсан, өгч явсан, авч явсан. Энд бол би нэг бас нэг хариуцлагын тогтолцоон дээр бол нэг хүнээс уучлалгыг сурах хэрэгтэй юм гэж боддог байхгүй. Тантай бол санал өгнө уучлах. Одоо ямар нэгэн зүйлээ уучлах вэ? Тэгэхээр олон нийтэд ташаа буруу ойлголт төрж их үед тухай бүр нь няцаалт хийгээгүй миний буруу гэж байгаа. Тэгэхээр тэр 500 гаруй эрдэмтэд үнэхээр сэтгэл зүтгээ нэг сэтгэл гаргаж, сэтгэл асгаж гэж манайхан ярьж байгаа. Үнэхээр бид нар бол сэтгэл асгаж, үнэхээр зүтгэл гаргаж энэ Монголын ирээдүйн Монгол хүнийг хүн болохын төлөө гэж байгаа энэ хичээл зүтгэлээр хийж байгаа ажлыг нь сөрөг одоо тий буруу ойлголт төрж байгаад олон нийтэд гарсан тэр тухай бүрд нь би няцаалт хийж энэ ийм биш ийм байсан гэж тодорхой хэлэх ёстой байсан юм байна. Ярих ёстой байсан юм байна. Тэр гүтгэлэг буруу ойлголт болгон миний нэртэй холбоотой гарч ирсэн учраас би тухай бүрд нь няцаалт хийх нь миний үүрэг хариуцлага байсан юм байна. Тийм учраас энэ үүрэг хариуцлагыг биелүүлэхийн төлөө би бол энэ 500 гаруй эрдэмтдээсээ бол албан ёсоор уучлал хүсэж байна. Уучлах гуйж байна. Мөн энэ дээр би уучлаарай гэж хэлэх зүйл бол энэ олон багш нар энэ салбарт ажиллаж байгаа олон хүмүүс байна. Тэрнээс гадна би гэр бүлийн хүмүүсээс үнэхээр уучлал хүсмээр байгаа. Яагаад тэгэхээр энэ болгонд бусад хүмүүс бол хэцүү байна даа гэж шаарддаг. Миний эцэг хамгийн их том доромжлыг авч байгаа. Миний гэр бүл үр хүүхэд хамгийн их доромжлыг авч байгаа. Тэгэхээр ганцхан салбидаг байна. Усвал. Энэ давлгаа ихс тусам сошиал ертөнцид тэгэл энгийн амьдрал дээр яг одоо ар гэр үр хүүхэд хамтарч ажилладаг хүмүүсийн намын нөхдийн зүгээс ер нь ямар одоо реакцтай байна. Тэгэхээр яг энэ үе бол одоо мэдээж энэ буруу ойлголт нийгэм төрж байгаа нэгсний хүн болгоны тэ хардах сэрдлэг дунд бол энийг зүсэж явна амьдрна гэдэг бол амаргүй юм байна. Хичнээн хамт ажиллаад мэдж байгаа ч гэсэн хардсан сэрдсэн нүдээр хардаг, үл итгэсэн байдлаар ханддаг. Тэр бүх хандлага өдөр тутам алхам тутамд ажил бүрдэл гардаг. Гэхдээ гарцаагүй хамт ажиллаад үнэхээр хамт хийж байгаа хүмүүс бол тийм байхгүй гэдэг бол итгэж байгаа. Гэхдээ хүссэн үсээгөө буцаад энэ Монгол Улсын засгийн газар ч гэдэг юм уу, яамч гэдэг юм уу, намын одоо бүлэг тэр бусад хүмүүсийн хувьд ч гэдэг юм уу. Энэ хүүхэн энэ одоо эмэгтэй энэ албан тушаал дээр байснаар ийм асуудал үүсэж байна гэж харж байгаа ч хүмүүс байдаг. Янз бүрээр харж байгаа. Гэхдээ яг энэ болгонд би энэ бүхэнд бууж өгөхгүй хүсэж байгаа. Яг тэгэхээр би надад хийсэн нэг ч буруу юм байхгүй. Монгол эмэгтэй хүмүүсийг одоо албан тушаал одоо төрийн өндөр албан тушаалч юм ямар нэгэн зүйл хийгээ явахаар хүн болгон бооролт юм байна.
Хардас сэрд. Хардас сэрд юм байна. Тэгэхээр би энэ жишгийг өөрчлөхийг зорж байгаа. Би буугаад өгчүүл ахиад дараагийн эмэгтэй хүнийг ч юм уу дараагийн нэг залуу хүнийг гарч ирэхэд боорлох юм байна. Ахиад би энд буугаад өгчүүл би тэр бүх юмыг хийж ийсэн юм шиг болох юм байна. Энэ бүхий зүйл болохоо хэлсэн юм шиг харагдах юм байна. Албан тушаалаа өгчүүл тийм. Өгчүүл. Тэгэхээр би хизээч энэ бүхий зүйл бууж өгөхгүй. Яагаад тэгэхээр Монгол хүний энэ арчилсан энэ нийгэмд хүн хийж бүтээснээр үнэлэгддэг баймаар. Заавал яагаад ямар нэгэн зүйл одоо ямар нэгэн байгуулагч юм уу ямар нэгэн зүйлд оролцож явсны төлөө буцаагаад яллах ёстой гэж. Тэгэхээр энэ бүх олон тогтцсон буруу жишгийг би өөрчлөхийн төлөө бол би хизээд буруу юм хийгээгүй. Энэ миний хийж байгаа зүйл дотор Монгол хүүхдийн төлөө хүүхэд бүрийн хөгжил гэдэг. Үнэхээр энэ Монгол бүрийн хүүхдүүдийн хөгжил гэдэг бол айл гэр болгон хүүхдтэйгээ хөгжлөөр ирээдүйн баталгаа байна л гэдэг надад итгэл үнэмшил байна. Тийм учраас энэний төлөө үнэхээр турштай байна гэж би зорилго тавьдаг. Үнэхээр нийгэм нэг шууган болоод явхад би ажлаа яриад хүнтэй очиж уулзахад хандаж байгаа хандлага доогтой басамжилсан маш олон төрлийн хүний дүр төрх надад харагддаг. Энэ болгонд шантармаар үе байдаг, хэцүү үе байдаг. Хүүхдтэйгээ ч юм уу ямар нэгэн зүйлд ингээ бодох юм бол хүний амьдралчтай өнөөдөр ямар би тусдаа гарцсан бүр тусгаарлагдсан нэг хүн биш шүү дээ. Өдөр тутам хүнтэй харьцаж байгаа. Энэ нөхцөл байдал бол хамаргүй. Гэхдээ би энэ бүхэл зүйл үнэхээр Монголд зөв жишг тогтоохыг зорж байна. Гүтгүүлсэн одоо магадгүй ямар нэгэн буруу ташаа ойлголт болсон бол энийг залруулж болдгийм байна. Үнэхээр хийсэн ажлынхаа төлөө одоо ямар нэгэн байдлаар хардагдсан бол энэний үнэн мөнийг олж гаргаж ирж болдгийм байна гэдгийг л би тэр жишгийн төлөө л явмаар байна. Ер нь зүгээр энэ хүүхдүүд нь бол бас нэлээд ухаан мэдээ орсон байлгүй. Ээжийг одоо бас ингээд нийгэм даяараач хүүхдүүд ярьж л байгаа хэл та. Энэ хүүхдүүдээр чинь ямар дарамт шахал тэр чинь би бол энийг бол зүгээр сониуч маягаар ихөө би өөрөө бас баг сургуулийн насны хүүхдтэй. Бид нар бас тоолол нас чацуу төөлөл нуруу чацуу юм хүмүүс байна. Ийм л юм асуучмаар санагдаад ерөөсөө болдгоо л дээ. Тэгэхээр нэгдүгээрт бол би Монгол ээж аа болгоныг та бүхэн тайван байж болно. Энд хүмүүсийн яриад байгаа шиг юм зүйл байхгүй. Тэгээ энд нэг л би бас та сая түрүүн баримт асуусан учраас төрөөс боловсролын талаар баримтлах бодлого дээр бага боловсролыг их хэлний чадамжтай бүтээлч сурах арга барилтай Монгол хүүхэд төлөвшөг үе гэж хөгжүүлнэ гэж төрийн бодлоготой заасан. Яг энэ нь хөтөлбөрийн болоод бүх зүйлийн зорилго болоо явж байгаа. Лозунг юм шүү дээ манай. Үндсэн бодлого. Тэгэхээр энэ бол анхудаага Монгол хүүхэд болгоод төлөвшүүлнэ гэдэг энэ зорилго бол төрийн бодлоготой ороод бүх хөтөлбөртөө шингээ явж байгаа. Тэгээ яг энтэй ижилхэн миний 3 хүүхэд Монгол хүүхэд. Миний 3 хүүхэд нөхцөл байдлын хувьд ийм үед бол ялангуяа энэ фэйсбүүк энэ бүхий зүйл орчин одоо сургуулийн анги болгон л баг хүүхэд болгон ангийн бүлгийн фэйсбүүк эцэг эхчүүдийн фэйсбүүк гэдэг ингээд энэ явж байгаа үед бол энийг мэдхгүй тусдаа ангид явна гэж байхгүй. Тэгээ тэр дундаа би үнэхээр эмзэглэж одоо ярахаар одоо ингээд сэтгэл өвддөг гол зүйл юу вэ гэхээр хүүхдүүдийн хувьд бол ээжигээ тэгж ээж нь бол ямар ч хүний хүүхдийн ээж бол одоо хамгийн сэгсэрч гэсэн ээж мэсгийн хүч гэсэн гэр бүл гэдэг ийм л зүйл байгаа шүү. Тэгэхээр миний хүүхдүүдийг хэвлэлийн багварал хийгээд сэтгүүл одоо олон нийтэд мэдээлэл өгтөө. Энэ насан баярын хүүхдүүд бол чөтгөрийн хүүхдүүдээ гэж энэ хүн те 14 оны 2 сарын 24-нд хэлж байгаа. Тэг би энэ ажлыг хийн гэж үнэхээр зүтгэн яван эцсийн дүндээ миний хүүхдүүд ийм болж хувирахаар би яах вэ гэж бодож хамгийн хэцүү тайвшрахад хэцүү энэ олон гүтгэлэг энэ олон дормжилт дундаас тайвшрахад хэцүү тавч гарахад хэцүү үе энэ л байсан. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд бол бүгдээ л мэдж байгаа. Гэхдээ би энэ хороо дээр өрсөн цор ганц ойр ганц хүн биш учраас миний эцэг эхэд ч хүнд байдаг юм байна. Миний өр хөвч хүнд байдаг юм байна. Тэгээд бүр ингэж буруу номтон бузар юм гэж намайг хэлж байгаа. Дээр нь чөтгөрийн хүүхдүүд гэж хэлж байгааг мэдээндээ уруулаад гаргаж байгаа телевизэн тэрийг мэдээ болгоод тавьж байгаа сэтгүүлч байна. Тэг үнэхээр энэ ёс зүйн гэдэг зүйл алдагдсан. Энэ бүхэл зүйлд бол би үнэхээр ингэх тусам Монгол улс хүүхдээ боловсролоор дамжуулж өөртөө ихтэй шийдвэр гаргах чадвартай. Ямар нэгэн зүйлийг ялгаж салгаж шинжин судалдаг үнэхээр баталгаатай нотлохотой зүйл дээр өөр өөрийн шийдвэр гаргадаг ийм хүнийг л бэлтгэх гэж энэ Монголын боловсролын чанарын шинжилгээний төлөө зорж байгаа.
Тийм учраас үнэхээр энэ зүйл бол ахаад ийм гэрүүлүүд энэ доромжлыг олон гэрүүл битгий энэ доромжилд өртөөсөө энэ бүхэл зүйлийг ингэж давж гарах гэж олон бас хүн битгий зүдрээсэй л гэж бодож байгаа. За тэгэхээр 3 сарын 8 мартын баяр болж байна. Би бол танд ийм хатан зоригтой бас ийм төвчээртэй ингээ явж байгаад танд бол маш их баярлж байна. Бас одоо намайг хүнд ийм асуултууд асуусан дуучлаараа хариулахад хэцүү зүйл байсан баг. Тэгээд би ч гэсэн одоо бодож байна л ер нь энэ ярилцлагын явцад манай ирчүүд ер нь хаана байгаа юм бэ? Тэгээд Мартин 8 болж байна. Эмэгтэй хүн болгон заавал цэцэг шоколад өгөхтэй биш. Нэг ч гэсэн эмэгтэйчүүдийг сэтгэлийн зовлонгоос нь одоо харилгаж бэлэг бариасаа гэж ингэж бодож байна. Би энд маш их баярлаа. Та сэтгэлээ хатамжлаарай. Хатан зоригтой байгаарай. Хийж зорж бүтээх гэсэн ажлаа бүтээгээрэй. Одоо манай үзэгчид бол одоо авах гэх ялгасалахын ухаанаар бол энэ ярианд хандах байхаа гэж бодож байна. За танд баярлалаа. Гэхдээ нэг зүйлийг бас ингээд тодруулаа асуухад таныг бол бас энэ сүүлийн үеийн явагдаж байгаа энэ маргаантай сэдвүүд холбогдох байгууллагуудад шалгуулахар өгсөн ингээд сонссон. Та одоо энэ тал дээр одоо шалгагдаад ингээд яг асуугдсан дээр бацгаж байгаа юм байгаа юу? 2016 оны 2 сарын 17-нд бол аль биесээр өглөө гэд айлхуулаа тэмцэх газар эрүүгийн цагдаагийн газар тэгээд Монголын үрдэн байцаах газар гэдэг ингээд ийм тагнуул ерхий газарт өглөө гэдгийг бол олон нийтэд мэдээлсэн. Тэр бүх мэдээг бүх телевиз, бүх радио юу, бүх сонингоор бол гарсан. Тэрнээс хойш нэгч байгууллагаас намайг аль биесээр шалгах тухай мэдээлэл ирээгүй. Тэгээд миний хувьд бол буцаад энэ олон зүйлд бас хуулийн байгууллагт хандах ийм бэлтгэлийг явж байгаа учраас өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчөө тэр бүх байгууллагуудаар очиж шалгуулж үзэхэд нэгч одоо өөртөө холбоотой гомдол ирээгүй байна гэсэн. Тэгэхээр би гайхаж байгаа зүйл вөхөр яагаад олон нийтэд шалгууллаа өглөө гэж мэдээлэл өгчөө тэрийг өгөхгүй байгаа юм бэ? Яагаад олон нийтийг ингэж төрөгдүүлээд байгаа юм бэ? гэдэг асуулт бас гарч байгаа юм л да. За яг энэ дээр би бас нэг юм надад ойлголт байна. Би бол одоо цэрэн гэж нэмэхдээ бол миний хувьд бол за би нэгдүгээр иргэн хүнийхээ хувьд ч тэр судлаач бүхнийхээ байр суурьны хувьд ч тэр би энэ цэрэн гэж иргэний одоо үйлдэлийг бол би их зөв зүйтэй одоо хариуцлагыг иргэнийхээ хариуцлагыг биелүүлсэн үйлдэл боллоо гэж үзэж байгаа. Энэ бол яг хөвгтэн зэрэг бид нар нийгэмд одоо бүр мартагдаад байсан. Биднээс оюун санааны үнд зүйл хаа байна? Бидний чухам хин юм бэ? Үндэстний хувьд хин юм бэ? Бидний нийтлэг эрхэмлэх зүйл маань юу юм бэ гэдгийг мартчихсан. Тэрийг байгаа мэт бид нар бодоод явдаг. Залуу үе маань тэрийг мэдэхгүй болцсон. Ахмад үе маань тэрийг сануулах одоо тэнхэлгүй болсон. Энэ цаг үед одоо тэр хүн биднээс нийгмийн үнд зүйлд авсан ямар нэгэн байдлаар нөлөөлөл орж ийнө гэдгийг бас нэг сургуугаар олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан. Энэ бол бас тэр хүний эрхэлтэй бас өргөнжтэй. Тэгэхээр бол яг зөв энэ мөн за гүтгэлгийн шинжтэй гэсэн тийм яриаг чинь. Гэтэ ерөнхийдөө харилцсан энэ хүний үйлдэлийг бол би зөв байсан гэж бодож байгаа. Яг зөв ерөнхийдөө чих хандлагын хувьд. Яг зөв харгачлалын хувьд энэ хүн бол яг ямар нэгэн байдлаар эмэгтэй хүн бас ямар нэгэн байдлаар энэ хүний чинь бас тодорхой хэмжээгээр би бас бохомдол үүсэх энэ хүнийг ийм алхам хийхэд хүрсэн нийгмийн янз янзын бас нэг дарамтшилт байсан болов гэж бас би бодож байгаа л доо. Энэ одоо нэг хоёр талаас төрөгдөл явж шít энэ чинь бас. Энийг бол би бас нэг гүтгэлэг гэдэг ялангуяа одоо гадны шишний тухай хоёр монгол их хүн. Яг тийм байхгүй. Одоо жишээлбэл биднээс одоо оюун санааны үнд зүйлд ингээ ороод суудсан. Сэмэрхэн биднээсийг ингээд нэг наан цаана ингээд төрхөлцүүлээд байгаа. Тэр одоо гадны тэр одоо шашны тэр ямар шашин ч юм уу шүтлэгч юм уу тэр одоо бас эгэлзээтэй болчиход байна шүү дээ. Тэгэхээр тодорхой хэсэг институцийн ингэж үйлдэлийг ирчүүд нь анзаараагүй байхад эмэгтэйчүүд нь ингээд анзаараад энэний төлөө хоёр монгол эмэгтэй ингэж бие биенийхээ сэтгэл одоо ингэж одоо ус хитлээ ингэж ийм асуудлыг хуцдуулсан явдал бол ирчүүд бид нар бас зохимжоор бас хариуцлагагүй ачаагүй хандсан л гэж бодож байна л доо. Хоёр эмэгтэй хүний доор л одоо лайк, шеэр хийгээл компьютерийн хараас хэл гарч ирж ярих зориггүй болчиход байна. Ерөнхийдөө энэ тийм байна. Энэ чиг баримжаагүй одоо санааны чиг баримжаагүй яг олон нийтийн сүлжээ гэдэг хүн хүний хувийн үзэл бодлоо илэрхийлэх одоо боломжийг нээсэн мөртлөө
хүн түүний хадлаа бод үйлдэл яг юу хийж байгааг нэлээдүүд юм орчин юм л да. Би бол юу гэж харсан гэхээр уг нь бол би өнөөдөр бол би тэр тухайга цэрэгч гэсэн уулгүй хэлсэн. Би тэ Монгол эмэгтэйчүүд мэтгэлж чаддаг, эвлэрч чаддаг тийм үү? Тэгээ яг энэ юу болсон юм бэ? Яг юу болсон бэ? Нүр нүрээ харж агаад тэгээ уул нь болдог бол ингээд нэг өнөөдөр нэг маргаан тасалчих гэсэн юм бодол байсан. Тэгээ одоо биднээс хувьд бол бид нэг зүйлийг санах хэрэгтэй л. Бид нар яг одоогоос 400 жилийн өмнө үүсэж байсан нөхцөл байдал, түүхэн нөхцөл байдал яг тодорхойлж байна. Монголчууд нэгдмэл байдлаа алдаад задаад эхлэхээр тэр оюун санааны орон зайд нь гадны ямар нэгэн нөлөөлөх хүчин зүйл орж ирдэг. Одоо яг зөв энэ яг өдөгчдөд санаал бол илүү сайн ойлгоно л доо. Бид нар цогтгонтой гэж бичих оноо мэднэ. Тэгээ энийг яг зөв хүмүүс янз янзаар тайлбарладаг ч гэсэн энийг ерөнхий агуулга нь Монгол ирчүүд харин шашны үзэл сурталын төлөө хоорондоо очиж тэр төвдийн нэг зүгээр хадан хушуу Монгол ирчүүдийн зүсэг удаан бодол бие биенийг алж чадсан ба. Тэр хушуу бол одоо улаан хушуу нэртэй. Энэ бол одоо түүхэн том сургамж шүү дээ. Гэтэл энэ цаг үе одоо буцаж эргээд давтагдаад монголчуудын сэтгэхүйн орон зайд, оюун санааны эрхэм зүйлийн орон зайд ямар нэгэн гадны бодлого орж ирээд үйлчлээд байхад энэ үүнийг нь одоо тухайн үед нь өөгсөж байсан. Бид нар мэдчихл байгаа шүү дээ. Одоо засгийн газрын хэрэглэх газрын дараа баяр цогтгээд хүн байна. За нямдорж гээд нэг хуульч хүн байна. За итгэвтэнгээд одоо бас том улс төрч байсан. Ер нь ингээд нэлээд нөр өгье. Одоо анхны нөрж очих байдаг. За гончдож байгаа. Ийм хүмүүс энэ мөөний шашны үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож байсан. Гэтэл одоо монголчууд бид нас өөрсдөөсөө ичих хэрэгтэй л дээ. Аливаа асуудлыг ингээ ярихаараа хэн нэгэн хүчин буруу хүнийг нь буруутган болгож тэрлүү нь одоо дайж хотод төрөлсөдөг. Өнөөдөр засгийн газрын хэрэглэх газрын дарга тэр хүний их мэдлийн хүрээнд бүх яамдуудын, төрийн байгууллагуудын санхүүжилт одоо бүх юм шийддэг учраас ямар сонин захиалах юу шийдэх одоо тэр бүхэл мөнгөнийх нь одоо их мэдлэлээ сууж байгаа юм шүү дээ. Тэгэнгүүт одоо хэвлэлд бүгд мөнгөний тухай бичдэг. Хин юу оролцож ирсэнд ямар очир шинтэй хэзээ Монголд орж ирсэн яасан хийсэн тэр бүгдийг бичээд тавих гэхээр сонингууд нийтэлдэг. Мэдээж их тахтай үнэ сайж шүү дээ. Энэ удаагийн ярьцлага бидний зөвхөн мөнийг одоо жишээлбэл гэм буруугүй гэж хэлэхгээгүй. Биднээс орон зай, оюун санааны сэтгхүүд нууцаар хитээд байгаа тэр хүмүүс хэн бэ? Тэр ямар учиртай хүмүүс юм бэ? Ямар зорилготой хаанаас ирсэн хүмүүсийн үр далавар хэн биелүүлээд байгаа юм бэ? Яагаад асуултанд хариулахын тулд тэр асуултанд хариу авахын тулд бид нар баяр цогтөж хүнийг одоо жишээлбэл тухайлан гэж бид нартэй ярилцлаганд орохыг одоо урьж байна. Энэ асуулт бол нээлттэй үлдэнэ. Тэгээ энэ ярилцлагын төсөөл бол би бол ингэж харж байна л да. Бид нар бол үнд цүүлээ хамгаалахын төлөө, Монголынхаа төлөө, ирээдүйн төлөө, боловсролын төлөө бид нар бол алхамч нүд авчихгүй. Харин хариуцлага хүлээх ёстой. Жинхэнэ хариуцлага хүлээх ёстой хүмүүсийг бид нар энэ студийн санал дээр авчих ёстой юм байна. Тэр хүмүүсээс жинхэнэ үгийг сонсох ёстой юм гэж бодлоо. Зөв. Яг зөв. Тэгэхээр энэ ИГИЛ телевиз бас нийгмийн өмнө хариуцлага биелүүлж энэ одоо болоод байгаа ойлгосгүй зүйл дээр хамтдаа сууж нүрээ харж ярилцъя гэдэг санаачлаг гаргасан. Эний өмнө талархал илэрхийлмээр байгаа. Тэгэхээр миний хувьд бол маш бодтой одоо яригдаад байгаа зүйлдээ тайлбар өгөхөөр бол маш тодорхой зүйлүүдээ бол ингэж бэлдэж ирсэн. Яагаад тэгэхээр гүтгэлэг гэж би ингэж ойлгож үнэхээр намайг л одоо буруутгах гал өөсөв хайж гинэ гэж ирэхэд ойлгож ирсэн. Яг ингээ харахаар бодтой зүйл ингээ хараад илүү нарийн хараад үзэх юм бол буруу ойлголт авцсан. Тэр нь үний юм шиг бас харагдаад байдаг. Янз янзын одоо хүмүүс үнэн байж болох богдлог гэл ингээл хайгаад байдаг. Энэ нөхцлөөс болоод төөрөгдөл бий болсон юм байна. Энэ төөрөгдлийг Монгол хоёр эмэгтэй хүмүүнүүрээ харж агаад эн чинь имээ гэд яриад ойлголцсомсан гэж би бодож зорж нэвтрүүлэг зорж ирсэн. Гэтэ харамсалтай нь бол цэрэгч ирсэнгүй. Тэгэхээр би бол юу гэж урьж ийн вэ гэхээр тэр асуугаад одоо тэ айгаад айдас үүсчихэд байгаа тэр бүх зүйл дээр чинь маш тодорхой одоо явагдаж байгаа үйл ажиллагаа цаасан дээрх үйл ажиллагаа чинь бодит яг ангид юу болж байгаа сургууль дээр юу ярьж байгаа их сургууль те ерхий улс орны сургууль цэцэрлэг дээр юу болж байгаа гэдэг яг хамт очиод үзүүлээд харуулад одоо ямар нэгэнтэй хүссэн хүнээсээ тэр юм асуултаа асуугаад энэ яг ийм үү тийм үү гэдэг бүх зүйлийг харахад нээлттэй байна. Үзүүлж болно. Би бол бүх одоо те ерхий улс орны сургуулийн альж ангид ороод хичээлд суугаад үзээд харж болно. Шалгуулдгүй махад би бол цэрэмжил болоход би. Тэгэхээр би ямар нэгэн байдлаар албан ёсоор хөрөө хууль хэлэлтийн шалгалт өнөөдөр янз янзын зүйл албан ёсоор шалгаагүй байгаа ч гэсэн үнэхээр тэр айдст байгаа санаа зовж байгаа хүнд нь бодит байдлыг л үзүүлэх хүсэж байгаа. Тэрэнд бол шалгуулж харуулхад бүх зүйл дээр одоо нээлттэй гэсэн. Тийм учраас би албан ёсоор бүр энэ нэвтрүүлгийг би хаалц одоо тийм хоёр эмэгтэй хүн суучаал мэтгэлцээ гэж би дуудмааргүй.
Хоёлоо суужгаад ярих зүйлүүл яри, очиж үзэх зүйлүүл үзье. Тэгэхээр би ялангуяа юу хүсэж байна вэ гэхээр магадгүй ирчүүд дайтдаг бол эмэгтэй хүмүүс ойлгосч болд юм байна. Үнэхээр их хүний гэдэг байна уу, эмэгтэй хүний гэдэг энэ давуу тал бол ямар нэгэн зүйлийг уян хатан байж бас буулт хийж чаддаг, шийдлээ бас харж нэгдэж чадах юм боломж байгаа гэж бас итгэлтэй байна. Тийм болохоор би тэнийг одоо цэрийн хичээг бас урьж гин гэж бодох уу, тий? Ер нь аль талаас харсан урилгал гэж ойлгож болно л доо. Тэгэхээр би бол одоо ингээд төөрөгдлүүдийг ингээд аваад үзэхээр зүгээр л нэг жишээ ихт чинь 1960-аас 72 оны хооронд Хойд Солонгосын 3 удирдагчийн нэрэмжит болсон 3 цэцэрлэгийг Насан Баяраа гэд холбогдсон байгаа хгүй. Насан Баяр хийсэн гэд би 78 онд төрсэн байхад намайг төрхөөс өмнө 6 жилийн үйл явдлыг надтай холбож байна л доо. Тэгэхээр тэр хүн мэдээлэл өгж байгаа хүмүүс бол одоо тий ерөөсөө ямар ч байдлаасаа мэдээлэл өгдөг юм бас энэ ойлгомжгүй зүйл байна. Тэгэхээр энэ хаан хэрэм энэ ойлгомжгүй зүйл дээр байдлыг давж гарахын тулд маш тодорхой нээлттэй ярилцаж бодит баримтан дээр бодит үйлдэл дээр л очиж уулзъя л гэдэг ийм л зүйл.